Сонголын хашигтны шүүхийн эрүүгийн хуралдааны нийслэлийн мэдээлэл. Өнөөдөр хуралдаанаар аймгийн прокурорын газраас эрүүгийн үеийн тусгай ангийн 27 дугаар жилийн 5 дахь заасан ялцсан бүлдэж ирсэн гэрэлсгэл толгодохыг хэлсэн. Нарийн бичиг ирсэн ихтэй оролцох асуудал байна. За шүүх хуралдаанд оролцох хүмүүс ирсэн байна. Хуралдааныг үргэлжлүүлээ. За гэрэлсгэл шүүхийн туслах шүүх хуралдааны дэг танилцуулж эрхүүр тайлбарлаж өгсөн үү? Ойлгосон байгаа. Ойлгосон. За одоо эндээс таны биеийн бацилтын үнс танилцуулна. Сонсоод буруу зүрх бичигдсэн зүйлийг хэлээшээ. За Монгол Улсын иргэн 1989 оны 9-р сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн Даргын суманд төрсэн 35 настай ихтэй бүрэн дунд боловсролтой мэрэгжилгүй Улаанбаатар Төмөр зам хамтын нийгэмлэг замчин ажилтан ам бол хоёр ихийн хамт Даргын сумын 4-р өгийн 3-308 тод орсон суудаг. Урд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй эргэлтэн дор ИЛГ 89-19-19-93 нарт Сүхбаатарын гэрэлсгэл байна. Зүг үү? Зөв. Буруу зүрх бичигдсэн зүйл байна уу? Байхгүй. За прокурор биеийн бацилтын асуудалтай төсөөлсөн. Байхгүй нэ. За бүрэн дунд боловсролтой хэр бичиг өгсөн мэднэ тийм үү? Шүүх хуралдаанд өгүүлэх авах уу? Үгүй. За прокуророос ялагдсан татсан тогтоол танилцуулж ялах дүнлтийг өөрчлөлт гардуулж өгсөн үү? Өгсөн байна. За өнөөдрийн шүүх хуралдааны шүүхт Баярбатад дарагдсан нарийн бичгийн дарга мөнх жаргал улсын ярилцлагч Рууган Батнарын оролцоолон хурал хийж байна. Та эдгээр хүмүүстэй гэрүүлийн гишүүн болон шатан төрлийн холбоотой эсвэл тухайн хэргийг шийдвэрлэхэд ашигласан төсөл байна гэвэл шүүх бүрэлдэхүүн оролцогчдоос татгалзах хэрэгтэй. Татгалзлаа нь. Байхгүй. Бусад оролцогчдод татгалзсан. Байхгүй нэ. За шүүх хурал эхлэхээс өмнө талуудад гаргаж санал хүсэлт нотлохоор прокурор улсын ярилцлагч Байхгүй. шүүгдэгч байна. Байхгүй. За өнөөдөр шүүхийн хэлцүүлэг явуулахдаа эхлээд улсын ярилцлагч ялах дүнлтийн үнсэн сонсох нь. За шүүгдэгч мэдээлэл өгөх, шүүгдэгчийн мэдээллийг сонсно. За үүний дараа хавцлаар зөвлөсөн бичиг нотлохыг шинжлэн судлах дараалалаар явуулна. За улсын ярилцлагч өнөөдрийн шүүх хуралдаанд гин буруугийн ямар бэр суурьтай оролцож байна. Шүүх хуралдаанд ямар нотлохыг шинжлэн судлах. Шүүх хуралдаанаар хэлцүүлэхгүй байх нотлохоороос асуулах санал тавьлаа. За энэ болохоор Рууган Батны би өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын ярилцлагчаар оролцохдоо шүүгдэгч гэрэлсгийг гэмзрэг үйлдсэн гин буруу ялах байр суурьнаас оролцсноо. Ялах дүнлэтэнд өрдөгсөн болохоор шинжилэн судлан тусгайлан гаргах болон дараад оруулах санд байхгүй байна. За шүүхийн хэлцүүлгийг улсын ярилцлагч ялах дүнлэлтийн үнсэн сонсохоор эхэлнэ. Ялах дүнлэлт гэрэлсгэл холбоотой хэрэг хэрэглэлээр Сүхбаатарын прокурорын өдрөө хэрэг бүрт мөрдөн байдал ажиллагаанд хамтдаа хяналтын прокурор хууль цаазын дэд зөвлөхийн өв мөтвөл 2025 оны 2 дугаар сарын 5-ны өдөр эрэг үеийн тусгай 27 10 дугаар жилийн 5 төслөг зааснаар эрэг үеийг үүсгэж ялагдагчаар татсан гэрэлсгэл холбогдох 253-836 дугаартай эрэг үеийг Тусгайгийн цагдаагийн газрын мөрдөн байцаалт засгийн мөрдөгч цагдаагийн дэвшлэгч Төмөсгөнд мөрдөн байцаалтай ажиллагаа явуулж 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хэрэг шүүх шилжүүлэх санал гарган хяналтанд ирүүлсэнийг 2025 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хэлсэн. Тэгвэл биеийн байцаалтай авах. Ялц байгаа гэмтрийн тогтоолын үед ялагдах гэрэлсгэл нөхцөлийн хувийн 14 доллар зүйлийн 5 төслийн 5-2 заасан зөрчил 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Тээвэр ус ялгах зэрэг 1 жилийн хугацаар асуусан үедээ буюу 2025 оны 1 дугаар сарын 17-ноос 18 шилжих шөнө тэг цагийн орчимд Сүхбаатар аймгийн Даргын сумын 4-р баг худалдааны гудамжнаас Сүхбаатар аймгийн Даргын сумын 4-р баг эрүүл мэндийн төвийн урд талын гудамж хүртэлх зайд Toyota Plus XW20 маркийн 7051 ОАК улсын дугаартай Султан цагаан өнгийн Тээвэр өслийг 277 хувийн цагталтайгаар жолоодод замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн болох мөрдөнчилг ажиллагааны явцад хэрэг хуулиас үнэлж зөрмийн дагуу цуглаж өгсөн дараах нотлохоромтуудаар нотлогдсон тогтоогч байна. Үүнтэй тухайд эрхвээ албан шаардлагын хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэх явцад эрсдэл шинжилгээ үйлдэх болон эсвэл илрүүлэх тухай тэмдэглэл хавцлын 3 дугаар хуудсанд жолоочийн докторлох хундаа масруулах сэдвчд нөлөөд бод сэргийлэх хэсгийг шалгасан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд хавцлын 4-6 дугаар хуудсанд алхахуул дэс 6810 загварын амьсгалт спирт явууламж хэмжээр багц болон дараагийн бүртгэл үйлчлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд хавцлын 10-аас 13 дугаар хуудсанд гар утасны камерын үйлчлэг хийсэн тэмдэглэл хавцлын 8 дугаар хуудсанд гэрч бэлгүүн нурмын мэдүүлэг 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр эрхийг асуусан байсан учраас тус иргэнийг цогцлтын хэмжээг шалгахад цагдаагийн эвлэг тавьчих цогцлтын хэмжээг дараагаар багцаар шалгахдаа төрсний бичлэг хийж баримтжуулан авсан бөгөөд тухайн хүний цогцлтын хэмжээ нь 277% гарч байсан гэх мэдүүлэг хавцлын 16-17 дугаар хуудсанд гэрч Сүхбаатарын мэдүүлэг
Уулааг уудсан болохоор Гамбатар Гэрэлсэг Батууд бид дөрөв авар нэртэй 0.75 литрийн арх 3 шилийг хувааж угаад тэгээд бидгээд тараад гэрлүүгээ харьцаасан. Түүнээс хойш Гэрэлсгийг хаагур юу хийж явсныг сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг Австрийн 20-21 дэх онд гэрч Гамбатрын мэдүүлэг Гэрэлсгийн машин Скватер Гэрэлсэг Батууд бид дөрөв авар нэртэй 0.75 литрийн арх 3 шилийг хувааж угаад тэгээд бидгээд тараад гэрэлтэй харьцаасан гэх мэдүүлэг Австрийн 24-25 дэх онд гэрч Батуулын мэдүүлэг Гэрэлсгээр би гэрлүүгээ хургуулсан. Тэгээд намайг хургуулж өгөөд гэрэлсэг буцаад явсаа. Тэгээд би гэртээ ороод амарч ийм зүйл болсон гэх мэдээлэл Австрийн 28-29 дэх онд Скватер аймагт сумд эргээргийн 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 685 дугаартай шийтгэр Австрийн 53-56 дугаар онд ялагдагчаар гэрэлсгээ өгсөн мэдүүлэг Скватер аймгийн дарга сумын 4 дугаар худлааны гудамжнаас Скватер аймгийн дарга сумын 4 дугаар эрүүл мэндийн төвийн урд тоол хүртэл явсаа гэх мэдүүлэг Австрийн 45-46 дугаар хуудснууд хэрэг давагдсан байна. Тэр нас хуримжуудаас дүгнж үзэхэд гэрэлсгийн төслийн хуулийн $14.5 гэсэн 5 2 заасан зөрчил холбогдсон 2024 оны 8 сарын 30-ны өдөр тээврийн жадаас их асуусан хугацаа дуусаагүй байх үедээ буюу 2025 оны 1-р сарын 17-18 жил шөнө октогоор тээврийн хэрэгсэл жолоодсон үйл баримт ноцогдсон тогтоогдож байна. Эргүүлэн цаангийн 26 дугаар зүйл зааснаас октоорсон гэж шалгаж тогтоох ажиллагааны үр дүн шалгуулагчийн янзлах спиртийн агуулмж 0.20 түүнээс дээш промил эсвэл цуснд спиртийн агуулмж 0.5 түүнээс дээш промил хэлтсэнийг ойлгоно гэж хуулинд асуусан байх бөгөөд ялагдагч гэрэлсэх нь өөрийн хөдөлгөөний хууль бус нийтээ болохыг мэдээж эрүүгийн хуулийн ерөнхий 23 дугаар зүйлийн 2 хэсэг заасан гэмт хэргийг гэмүргийн санаатай хэлбэрээр тээврийн жолоодох их асуусан үедээ согтуугаар тээврийн жолоодсон гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул ялагдагч гэрэлсэхэд холбогдох хэрэг ялах нөхцөлөд бүх шийдвэрлэхээр шийдвэрлэв. Эрүүгийн хэн шийдвэрлэх хуулийн 32 10 дугаар зүйлийн 1 хэсгийг удирдлагын тогтоох нь ялагдагч гэрэлсэхийг дээд гэмтрийг үйлдсэн үндслээр эрүүгийн хуулийн цаангийн 27 10 дугаар зүйлийн 5 хэсэг зааснаас зүйлсээр тогтоосгоо ялагдагч гэрэлсэхэд холбогдох 253 836 дугаарт эрүүгийн эргийг хараалын дугаар Скватер аймаг дэх зам дундын анхан шатны шүүхэд шилжүүлсгөө ялах төвлөлт үйлдсэн энэний болохоор хууль цаалын дэд зөвлөх өөмт. За гэрэлсэг ялах төвлөлтийг ойлгосон уу? Ойлгосон. Ойлгон зүгөө тайлбарлах зүйл байна уу? Байхгүй. За шүүх хурлаар мэдүүлэг өгөх үү? Бас иргэн талаар ярих үү гэсэн үү? Өгнө. Би 22 оны 12 сард Солонгос яваад тэгээд 24 онд ирсэн. Тэгээд найзуудтайгаа энэ уулзалтаагүй байжгаад ярьж уулзсан баг. Тэгээд тарингад ирээд Гамбаа гэдэг найзанд очиж 3 жил арх болсон. Тэгээд тэндээс шавьдалж аваад тэгээд баригдсан. За, бас ялж тавцуулах зүйл боллоо. За 277-ийн тогтолттой гарчээ. Энэ юу дараагийн заалттай санд нийлж байгаа юу? Нийлж байгаа. За гэмрүүд дээр ямар нэгэн байдлаар марах зүйл байдгүй танд. Байхгүй. Өөр асуудал байна шүү. За эднүрийн бантар харсан CD болон бичгийн нотхуудыг хэмжиж судлаа бас ялгч. За өнөөдрийн шүүхөрлөлтөнд шүүгдэж гэрэлцгийн гэмрүүд дээр марах сэтгэл зүйл байх уу? Гэмрүүг өнөө шүүж оруулах учраас авторт авалтсан CD нэг ширхгийг болон за мөн ялах төвлөлтийн авсалтанд дурддагсан ялах төвлөлтийн хасралтанд дурддагсан нотлохоромтуудыг шинжилэн судлуулсан 5 сар байна. За гэрэлцгүй тавтаргаас уншил судлуулах тодруулах зүйл байна уу? За шүүгээ хэмжүүлэх талууд нэмж санал гэсэн тайлбар байна. Байхгүй наа. Гэрэлцэхэд байна уу? Байхгүй. За шүүгээ хэмжүүлээд басна. За гэмрүүг асуудаг хэлнэ. Бас ялах гэмрүүгээс асуудаг. Официалчийн төгөлд 2025 оны 4 сарын 2-ны өдөр баруун урдсан гэмбөрөтэй тооцоолох тухай. Скватер аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын өвгөмтөд прокурорын хуулийн 17 12 дугаар зүйл эрүүгийн 24 дугаар зүйлийн 1 хэсгийг тус удирдлага болсон эрүүгийн цаангийн 27 10 дугаар зүйлийн 5 хэсэг заасан гэмт хэрэг үйлдсэн эсгэр зүгт холбогдох 253 836 дугаарт эрүүгийн шүүхөр усын ялгчаар орсон дараах томилтыг гаргаж байна. Шүүгдэгч гэрэл зөвхөн 9 хуулийн 14 дугаар зүйлийн 5 хэсгийн 5 хэсэг заасан зөрчил холбогдсон 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр тээврийн жолоодох их 1 жилийн хугацаар хасуулсан үедээ буюу 2025 оны 1 дугаар сарын 17-18 шилжих шөнө тэг цагийн орчимд цагтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн байна. Мөрдөн шалгаж ажиллагааны явцад хуулиас үнэлж өрмөдөд цуглуулж авторыг бэхжүүлэгдсэн түншин шүүх хурлааны хэлэлцүүлгүй талуудын шинжилэн судалсан алхуурамтуудаар шүүгдэгч гэрэлцэх нь өөрийн үйлдэлийн хууль шинжилгээ болох хүн төлөв түүнийг хүсэж үйлдсэн гэн бүргийн санаа тайлбартыг үзүүлэх үнэлтэйтэй байна. Шүүгдэгч гэрэлцэх нь зэрэг гэмт хэргийг үйлдсэн болсон авторыг давагдсан эрхгүй албан тушаалтны хууль регуляцийн чиг үүргийг хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжилгээ үйлдэл болон эсвэл илрүүлсэн тухай тэмдэглэл болон жолоочийн тогтворч фонда мансууруулах хэмжээ төвчөд нөлөөд бод сэргийлсэн эсхийг шалгасан тэмдэглэл
болон гэрэл зургийн үзүүлэлтүүд болон Гэрч, Сүхбаатар, Ганбаатар, Батуул нарын мэдүүлэг зэрэг ноцогдсон тогтоогдож байна. Иймд гэрэл зургийг эргүүлэн цэцгийн 27 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан тээврийн хэвшил хөдөлгөөний аюулгүй байл ашиглалтын зургийн зөрчил гэмтэрэг үйлчлэн гин буруудад тооцоолох саналыг гаргаж байна. За гэмбургийн талаар гэрэл зургийг хэлэхэд байна уу? Өөрөөр хэлбэл буруу үлдэж байна уу? Буруу. Гэмбуруудыг нагаа байхгүй юм тийм үү? Байхгүй. За талууд гэмбургийн талаар маргааг учраас уралдааныг үргэлжлүүлнэ. За гэрэл зург нь төслийн тухай хуулийн 14 дугаар зааснаар тээврийн хэрэгсэл чадварыг нийслэлийн хугацаар хасуулсан байх үедээ дахин тээврийн хэрэгслийг барьж энэ хуульд бол заасан гэмтэрэг холбогдсон байна. Энэ нь одоо хас төр давагдсан бичгийн нац хуримтуудаар бүрэн дөрөв нотлогдсон тогтоогдож байгаа гэж шүүгээс үзлээ. Ингээд гэрэл зургийг эрүүгийн үйл нусгай энгийн 27 дугаар зүйлийн 5 дахь заасан гэмтэрэг үйлчлэн гин буруудад тооцох шийдвэрийг шүүгээс гаргаж байна. За энэ прокурорын газраас үйлчлэл тохирсон байна. За шүүгдэл гэрэл зург нь бол энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй мөндөрлөж шийдвэрлэлээ. За гин буруудад тооцсон учраас эрүүгийн хариуцлага оногдуулах асуудлыг хэллээ. Улсын ядлын үнэтэй. Эрүүгээр үйлчлүүлэх тухай шүүгээс шүүгдэж гэрэл зургийг эрүүгийн цэцгийн 27 дугаар зүйлийн 5 дахь заасан гэмтэрэг үйлчлэн гин буруудад тооцсон тул эрүүгээр үйлчлүүлэх хэмжээтэй байна. Эрүүгийн хүлээлгэхэд эрүүгийн үеийн ерөнхий ангийн 6 дугаар зүйл заасан эрүүгийн үйлчлэг хүндрүүлэх нөхцөл байдал болон хөнгөрүүлэх 6 5 дугаар зүйл заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус нөхцөлд тогтоогдохгүй гэж хэлжлээ. Иймд шүүгдэгч гэрэл зургийг эрүүгийн цэцгийн ангийн 27 10 дугаар зүйлийн 5 дахь зааснаар тээврийн хэрэгсэл чадвар эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж 3500 нэгшээ тэмдэг хэмжээний төгрөгөөр буюу 3 сая 500 мянган төгрөгөөр торох шалганы бэлтгэх саналтай байна. Хэрэг битүүмжлэлээ хөрөнгө байхгүй эдмүрийн баримтаар хураагдсан 27 секундын төрөлжлөг CD 1 ширхгийг шийдэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэрэг тавсраас саналтай байна. Шүүгдэгчийг баримтлаагүй сагдаа өрөөгүй учраас ил гэлд оруулан тооцоолох санал байхгүй байна. Хэргийн шийдвэрлэл ажиллагааны явдал шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Шийдэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урд авсан хууль талаас басан сэргийлэл гаргах хэмжээг цэвэр хөгжүүлсэн төвлөртэй гаргаж байна. За шүүх хуралдаан засвар шийдвэр гаргах чинь гэрэл шүүхэд хандан эцсийн боловс хэлэлцээд байна. Би сая шинэхэн нэг төмөр замын ажилд орсон. Тэгээд өчтөр нэгтгэд болсон болон шүүх хуралдааны зарласан боловч би өөрөө нэг шүүгчийн туслах тусгүйгээд 3 дахь боловч нэгтгэд нэг чихлэг шараалт маань тогтчиход байсан. Тэгээд сая нэгтгэд ажилдаа 3 сар ажиллаж инхэлсэн. Тийм учраас тэгээ мөнгөнд оргуул оногдуулах боломж байгаа болоо. За өнөөдөр төсөлөө.